Гар чинь юг хийхээр тэмүүлнэ. Түүнийг бүхий л чадлаараа хийх тун. Учир нь чиний очих үхэгсдийн оронд мэрэгэн ухаан, ажил үйс, бодох сэтгэх нь байхгүй. Чиний гар юу хийхээр тэмүүлсэн бэ? Боломж гэдэг үгийг логман толбичигт ямар нэг зүйл хийх боломж, эсвэл түүнд ямар нэгэн зүйл хийхэд хялбар байх тохиолдол гэж тодорхойлсон байдаг. Хэрвээ тийм бол боломжууд үрд үргэлжлэхгүй гэдгийг санаарай. Сүмд буй бидний хүн нэг бүрд үйлдэл хийх боломж олгосон. Амьд байна гэдэг нас барсны дараа хийж болохгүй зүйлийг хийх боломж юм. Сүмд очиж Бурхны үгийг сонсох нь зүрх сэтгэлээ Есүс нээж түүнд өөрийгөө зориулах боломж юм. Эрүүл мэнд бол сайн мэдээ түгээх ажилд оролцох боломж юм. Энэ захиасыг сонсох нь Бурхны хаант улсын хөгжилд хувь нэмэр оруулах боломж юм. Гэхдээ үрд үргэлжлэхгүй. Одоо цагийг Бурхны ажлыг дэмжих онцгой боломж гэж үзцгээе. Есүсийн 2 дахь ирэлт ойртож олон хүний өмчийг булаан авах цаг ирэх бөгөөд бид ууралсан танхаарагчдад бүгдийг нь ардаа орхих хэрэгтэй болно. Тэр үед Бурхны ажилд хөрөнгө оруулаагүй бүх зүйл үүрд алга болно. Бид 11 болон амлалтын өргөлөө буцааж өргөх үедээ үргэлж өөрсдийн хүслийн хадагт Бурхныг нэгдүгээр тавих болтугай.